Хэрхэн тооллогын дүн оруулах болон тооллого хаах вэ? Барааны менежмент хэсгээс тооллогыг сонгоно. Тооллогын хуудасаа сонгоно. Тооллого хийх бараанууд харагдаж байна. Төлөвийг тооллогын дүн оруулсан болгоод тооллогын дүнгээ оруулна уу? Тоолсон тоо хэсэгт дүнг оруулна. Нийт өртөг, зөрүү өртөг, нийт дүн, зөрүү дүн энд харагдана. Хадгалах товч дээр дарж дуусгана. Тооллого хэрхэн хаах вэ? Тооллогын хуудсыг сонгож төлөвийг тооллого хаасан болгоно. Хадгалах товч дээр дарснаар тооллого тань амжилттай хаагдана. Барааны менежмент хэсгээс барааны үлдэгдэл рүү орж харвал барааны үлдэгдэл таны тоолсон дүнгээр нэмэгдсэн эсвэл хасагдсан байх болно.